Зай гэгээний бие хамгаалагч, нударган тулаанч, дашваанчиг. Манжийн төр ганхаж эхлэх үед Монгол оронд тариачин хятадуудын тоо бараг 120 мянгад хүрч байсан гэдэг. Нийслэл хүрээнд оршин сууж буй монгол эрчүүдийн дийлэнх нь лам нар байсан бөгөөд 1911 оны үндэсний эрхчлөөний хөдөлгөөнөөс өмнө болсон 3 том зодоонд банд зодоонч, өвөг найдан, шар гэлэг жамц, пэрнлээ, жүгдэр жав нарын 4 хувраг эрс ялгарч байсан ажээ. Амбны баруун гар болсон хятад түшмэл Яванда байдал ноцтой хүндэрч иймэрхүү зодоон олон удаа гарч болохыг ухамсарлаад Бээжингээс нударган эрдмийн гарамгай маструудыг татан авчирч Монгол лам нарын хандыг дарахаар шийдсэн байна. Удалгүй урд газраас амбны хөсгийг дагсаар тариа ногоо эрхлэх нэрийдлэр зэвсэг тулааны эртний урлагт гүнзгий нэвтэрсэн 20 гаруй хужаир орж иржээ. Тэд ирмэгцээ тухайн үеийн Маймай хот буюу одоогийн Амгалан хавцаа байрлаж байсан хятад хорооллын зах дуу оромжнууд босгож Уляастайн голын эрг дагуу ногоо тарьж эхэлсэн байдаг. Харин 1911 онд Сандо Амбанг Монголоос хөөж гарах үед тэд Маймай хотын хятад намайчдын дунд үлдчихэж. Ингэж байтал 1912 онтой золгосон байна. Тухайн үед угаасаа манж хятадуудад өшөрхөн дургуйтсан сэтгэл нь үлэмж болоод байсан монголчууд Сандо Амбангаас үлдэж хоцорсон хэдэн хятадыг гол ус бузраллаа гэсэн шалтгаанаар хашраахаар шийдэж Арваад морьтой залуус Ташуур далайн очив. Гэвч ердөө 3 хужаал ногоо тарьж байсан тул залуусыг толгойлж очисон хөмхий дугар гэгчээр "Бултаараа эднэрийг нүцгэлж халгаагаар гуйдаад хөөчихье" гэсэн шийд гаргажээ. Хөөрсөн залуусын зарим нь морьноосоо буугаад л түрүүнээсээ хутга суулан "Муусан шоох узнууд хувцаад айлцгаа" гэж орилсон боловч цаадуул нь өчүүхэнч хөдөлсөнгүй гинэ. "Яасан их зантай ямаан сахалтнууд вэ та нараа?" гэсээр нэг нь Ташуура далайгаад хамгийн загт зогсож байсан Туранхай хөх ирлүү дүүлэн очтол ширэг ногоон зүлгэн дээр хүнтэй морьтойгоо харуулдаад унтчихв. Туранхай хятад ганцхан зайлах шиг болоод л хуруугаараа морьных нь эгм рүү чичээд унгачих шиг бусдад нь харагдсан гэдэг. Уур нь хүрсэн залуус цөм мориндоо мордож бөөнөрөө Ташуура далайн дайрч очисон боловч хужаа нар үл ялгхан хөдөлгөөн хийхдээ бас 4-5 эр морьтойгоо хамт нуран унсан аж. Толгойлж явсан хөмхий дугар нэг хужаагийн 70 дундуур буулгаад орхитол нөгөөх нь Ташуурынх нь үзүүрээс барьж авангуудаа имэйл дээрээс нь хуу татан толгой дээгүүрээ өргөөд тэр хол питхийтэл чулуудаж орхих нь тэр. Дуугарч арай хим босч ирснээ бүснээсээ хэд утгаа суг татан дайрч очвол мөнөх хятад доошоо суух шиг болоод л гүйсэн эрчинд нь дахиад л толгой дээгүүрээ 3-4 эргэлдүүлэн нисгээд тэр хол төрүүлгээ харуулдан унтал шидэж орхижээ. Энэ удаа дугар босч ирсэнгүй. Харин нэг залуу хутгаа суглан хамгийн ойр байсан хужаа руу шидэж орхитол цаадах нь урдаас нь зүгээр л тосоод барьж авсан байна. Дөрвөн муу хужааг дөнгөх гэж очоод өөрсдөө ёстой хэмх нүдүүлж ухаангүй нэгнийгэн морин дээрээ дүүрч ирсэн тухай яриа монголчуудын цөсийг хөөргөж орхижээ. Маргааш нь Уляастайн гол дээр 10 гаруй хужаа ажиллаж байхад наанаас нь морьтой явган нийлсэн 100-аад хүн хурч очисон гэдэг. Гэвч нөгөө хятадууд хүний олноос айж эмээсэнгүй. Харин ч урдаас нь саваа мод эргэлдүүлэн зодолдож биедээ бараг хүн хүргэхгүй ятлаа 20 орчим залуусыг толгой тарих хөл гарын хуг цохин гэмтээж сүүлдээ аргагүй хүний олонд шахагдан хөөгцөөр Амгалан дахь хятад гудамж руу орсноор хурц жоотуугаар зэвсгэлсэн
наймаачин хятадуудаар хүчээ сэлбсэн гэдэг. Ингэж түүхэнд Маймай хотын Зодон гэж нэрлэгдсэн хятад монголчуудын томоохон мөргөлдөөн эхэлжээ. Хувьсгалын үед гарсан түүхийн сурах бичигт энэ Зодоныг Пүүсийн өр авлагад дургуйтсан ядуу ардуудын тэмцэл мэтээр дурдсан байдаг. Уг чанартай манж хятадуудыг их нутгаасаа бүр мөсөн хөөж гарах гэсэн олонний дургуйцэл хүрээнд асар ихээр нэмэгдсээр дээрх мөргөлдөөн гарсан байна. Зодон олныг хамран хавтгайрах үед гандангийн дэнжээс ар халахын цуутай нудраган зодонч болох өвөг найдан хар дэмчих нар хүрэлцэн иржээ. Хүрээний нудраган зодончид олны дотроос үнэхээр ялгарч байсан байна. Тэд хятадын кунфугийн маструудыг сонгон авч түлээ модоор зодолдон гар хөл нь сэнс шиг үзэгдэж харагдахгүй эргэлдэж байсан тухай нүдээр үзсэн хүмүүс хожим нь ярьж байлаа. Амар санаа Чингүн жавын бослохоос хойш Хятад Монголын гардан тулдах урлаг ийхүү анх удаа халз тулгарсан түүхтэй. Энэхүү Зодонд хожим Архангайн зай бандит гэгээний бие хамгаалагч болсон хувраг Дашванчиг гоц тодрон ялгарч хятадуудыг толгойлж явсан их мастертай халз тулаан хийжээ. Тэр хужаа өөрлөгөө дайрсан монголчуудыг дүр мөчөөрөө өсөрч ойжтлон өшөглөн унгаж агаарт маш өндөр эргэлдэн бууж сүрийг үзүүлж байсан юм. Хийдийн бандит Зодон, Шавлины бясалгал, төвдийн Даянч архтуудын нууц эрдэмт суралцсан хувраг Дашванчиг түүний өмнө очиж зогсоод алгаа хавсран залбирснаа. Хөлөөрөө бүжгэлж буй тогруу шиг өшөглөн цовхорч байгаа адуу шиг нудрагаараа цавчлан дайрч очсноо. Гэнт хөдөлгөөнгүй зог тусаад хурууга ганцхан удаал чичсэн гэдэг. Гүрээнийхээ судас руу чичүүлсэн хятад мастер амнаас нь бөөн цус гарч ирээд л газар дээрээ нам унсан байна. Өнөө хятадууд ч ахлагчаа өгөхийг хармагц муухай чаралцгаан биенээсээ тохой хэрийн сэлэм сугалж гаргаад Дашванчиг руу цөмөөрөө довтолжээ. Гэвч тэрбээр өчүүхэнч сандарсан шинжгүй сэлэмнээс нь зулцхан хус нахилцахлууга бултан зайлаад хөлөөрөө тойрволон өшгөлсөөр бүгдийг тэрий хадуулж байсан гэдэг. Ийхүү жижиг чулуугаар том хадыг байрнаас нь ховхлон унгасны дараа Зодонч хувраг Дашванчгийг 5 дугаар зай бандид жамбалд орж өөрийн бие хамгаалагч амь сахигчаа болгон авсан түүхтэй. Барын сүүл мөрөн дээгүүрээ тохж атгсан сүрлэг бие хамгаалагч нь зай гэгээний дэргэд 1930 оны хүртэл шадралн дагалдсаар иржээ. Зай гэгээн ардын намынханд баригдахаас өмнө Дашванчиг хуврагт намайг орхиж зүсээ буруулан эхнэр хүүхэд авч амьдр гэж лүндэн буулгасан байна. Тэрбээр одоогийн Архангай аймгийн Хотон сумын нутагт очиж хар болон эхнэр аваад 5 хүүхдийн эцэг болж эгэл жирийн амьдралаар амьдарсаар 1950-ад оны сүүлээр нас барсан ажээ. Одоо түүний аж ахуй нь болох ловн лам дорж цэвэн нутагтаа сүм хийд босгож өв эцгийнхээ үйл хэргийг залгамжлан бурхан номын үйлсэд зүтгэж явна. Дашрамд өгүүлэхэд 1920-ад оны үед дааг хүрээнд Солгой Бадамжав гэх лувтад зодончээр байжээ. Тэрбээр тухайн үеийн хүрээний зодончдын дунд эд модонд орж байсан 10 гүзээний зодон гэчийг гаргууд эзэмшсэн хүн байж гин. Эксрүүлж хоройтой цэг эмээн